одоо бидэрт нэг 3 асуудал байна. За нэгдүгээр бид нар газар нутгийг Монгол Улсын нийт газар нутгийн 30%-ийг тусгай хамгаалтанд авна гэсэн анхны санаачлалыг авсан хүмүүс. Энэ тухайн үедээ бол нэг засгийн газрын санал байсан. Он цагийн уртад бол сайн судалгааны үндсэн дээр энэ онлын үндэстэй юм байна гэдэг нь батлагдсан. Тэрний үгээр Монгол улс болон бусад улс орнууд өөрийн улс орноос нийт газар нутгийнхаа 30%-ийг яаж яаж тусгай хамгаалтанд авъя. Улс болон газар нутгийнхаа 30%-ийг тусгай хамгаалтанд авч чадах юм бол хуурай газрын 30% нь хамгаалагдах нэ. Цаашлаа далай тэнгистэй хилэлдэг улс орнууд далай тэнгисийн 30%-ийг хамгаалтанд авъя. Ингээд хуурай газрын 30, далай тэнгисийн 30% хамгаалтанд авчих юм бол одоогийн бидний амьдран буй дэлхий дээр бүртгэгдсэн нийт биологи олон янз байдлын 70-аас дээш хувь нь генетикийн нөөцөөр юм эсвэл бодитоор хамгаалагдах нөхцөл байна гэсэн ийм л онлын үндэстэй. Тийм учраас 30%-ийг хамгаалж чадвал биологи олон янз байдлын 70%-ийг мэнд үлдээх боломж байна. Энэ бол газар нутгийг хүнээс нь тасалж салгаж тусгайлан хамгаалаад ингээд хинч хүрхийн аргагүйгээр хадгалан хамгаалах гэсэн утгатай биш. Энэ өөрөө хүн төрлөختний насжилттай холбоотой. 30% хамгаалж чадах юм бол 70% биологи олон янз байдлыг хамгаалж чадна. 70% биологи олон янз байдлыг хамгаалж чадах юм бол экосистемийн эргэлтийн үйлчлэгээний үнцний хувьд л хүн төрлөختөн арай илүү урт удаан наслах боломж байна л гэсэн үг. Ийм санаагаар 30%-ийг хамгаалах гэдэг.